Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Бурхны хаанчлал дэлхий дээр гарч ирлээ нэвтрүүлэгт тавтай морилно. Би Хүслэн байна. Өнөөдөр бид Кэн дэх төгсгчид Бурхны чуулганы Христэд итгэгчдийн чуулганы амьдралыг сурвалжлана. Өнөөдрийн мэдээний онцлог үйл явдлуудыг хүргэе. Христэд итгэгчид төгсгчид Бурхны илэрхийлсэн үгийг уншиж ойлголтоо хуваалцаж байна. Эдвин ах туршлагаа хуваалцаж байна. Алдар нэр ашиг хонжоог эрэлхийлэхэ болсон миний аян. Мэри ихч туршлагаа хуваалцаж байна. Би хэтэрхий аминч гэдгээ харсан. Одоо дэлгэрэнгүй сурвалжлагыг хүлээн авно. Төгс хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бүх зүйлийг захирдаг хэмээх итгэлд үндэслэн Бурханы үг ажлыг туулж улмаар завхарсан зан чанараа хайж Бурханы санаа зорилгыг хангаж Бурханыг мэдэж авна гэсэн үг юм. Ийм төрлийн аяныг л Бурханд итгэх итгэл хэмээн нэрлэж болно. Гэсэн ч хүмүүс Бурханд итгэх итгэлийг маш энгийн хөнгөн хийсвэр хэрэг гэж үздэг. Хүмүүс ийм маягаар Бурханд итгэх үед Бурханд итгэхийн утга учир алдагддаг бөгөөд тэд эцсээ хүртэл үргэлжлүүлэн итгэлээч гэсэн Бурханы сайшаалыг хизээж хүртэж чадахгүй. Учир нь тэд буруу замаар алхаж байдаг. Өнөөдөр ч гэсэн бичиг үсэг хоосон сургаал дунд Бурханд итгэдэг хүмүүс Бурханд итгэх итгэлийн мөн чанаргүй. Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй гэдгээ мэдэхгүй хэвээр байгаа. Тэд Бурхан өөрсдийг нь амар амгалан хангалттай их нэгүслэр өрөөгөөсөө хэмээн залбирсаар байдаг. Бүгдээрээ төр зүрх сэтгэлээ тайван байлгаж сайтар бодож үзэцгээе. Бурханд итгэх нь газар дэлхий дээрх хамгийн амархан зүйл юм гэж үү? Бурханд итгэх гэдэг Бурханаас их нэгүслийг хүлээн авахаас цаашгүй юм гэж үү? Бурханд итгэдэг боловч түүнийг мэддэггүй. Бурханд итгэдэгч түүнийг эсэргүүцдэг хүмүүс Бурханы санаа зорилгыг үнэхээр хангаж чадна гэж үү? Кэн дэх нэгэн чуулганы Христэд итгэгчид эзний илрэлтийг хүсэн хүлээж ариун сүнсний ажлыг газар сайгүй ярьж хайсаар эцэст нь үнний сүнсний айлдварыг сонсжээ. Тэд Бурханы үгийн тасралтгүй хангалтыг хүртэж хүн төрлөختний нүглийн үндсийг мэдэж авч өөрсдийн завхарсан зан чанар, уг чанар, мөн чанарыг мэдэж эхэлжээ. Нүгэлт уг чанараасаа ангижрах сатааны нөлөөнөөс мултарч авралт хүрэх зам чиглэл зүрх сэтгэлд нь тодорхой болжээ. Тэд нүглийн болжиллаас аажмаар гарч Бурханыг дагаж бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлж илүү олон үннийг таашааж байна. Тэд Тэнгэрийн хаанчлалын найрын зоогт хэрхэн оролцох болсныг хамтдаа сонсоцгоё. Dear viewers, Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Намайг Мэри гэдэг. Та бүхнийг Зүүн Африкийн чухал хот болох Кэн улсын нийслэл Найрборид урьж байгаадаа баяртай байна. Өнөөдөр Найрбори хотын янз бүрийн овог аймаг бүс нутгийн Христэд итгэгчид Бурханыг хамтдаа магтаж шүтэн мөрөхөөр энд цуглараад байна. Дараа нь би та бүхнийг тэдний чуулганы амьдралтай танилцуулж амийн туршлагын талаар сонсгох болно. 2026 оны 1-р сарын 18-нд Кэн дэх эдгээр Христэд итгэгч зүрх сэтгэл дүүрэн тэмүүлэлтэйгээр цуглааны газар руу цоврон ирлээ. Тэд бие биетэйгээ мэдчилж уур амьсгал халуун дулаан цоглог байв. Бурханы хайр биднийг нэгдүүлж ойртуулдаг их Бурханыг магтан дуу ихшиглэж эхлэхэд бүгд аянд нь найган хөдөлж нэгэн дуугаар дуулж байлаа. Almighty God forever and ever. We worship Almighty
Бурхныг магтсан дуу бүжгийн дараа Христэд итгэгчид цуглааны төлөө Бурханд залбирал өргөв. Dear Almighty God, thank you for Хайрт төгс хүчит Бурхан минь, бидэнд цугларч, бие биетэйгээ үнний талаар нөхөрлөж, таныг хамтдаа шүтэн мөргөх энэ боломжийг хайрласанд талархъя. we ask that your Бурхан минь, өнөөдөр бид таны үгийг идэж уунгаа, та биднийг зал чиглүүлээч гэж залбирч байна. Амен. Залбирлын дараа Христэд итгэгчид Бурхны өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, төгс хүчит Бурхны үгийг уншиж, ойлголтоо хуваалцаж эхэллээ. Almighty God says, so many people believe in Төгс хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг. Хэдийгээр олон хүн Бурханд итгэдэгч, Бурханд итгэх гэдэг нь юу гэсэн үг болохыг Бурхны санаа зорилгод нийцхийн тулд яг хэрхэн үйлдэх ёстойгоо цөөхөн хүн л ойлгодог. Яагаад гэвэл хүмүүс Бурхан гэх үг, Бурхны ажил гэх мэт хэллэгийг мэддэгч Бурхныг мэддэггүй. Бурхны ажлыг бүрч мэддэггүй. Тэгэхээр Бурхныг мэддэггүй тэр бүх хүн мөнгөнсөн итгэлтэй байдагт гайхах зүйлгүй юм. Бурханд итгэх нь тэдний хувьд хэтэрхий танил бас. Хэтэрхий хөндий учраас хүмүүс Бурханд итгэх итгэлийг нухацтай авч үздэггүй. Ийм маягаар тэд Бурхны шаардлагаас хол дутуу байдаг. Өөрөөр хэлбэл, хэрвээ хүмүүс Бурхныг мэддэггүй, түүний ажлыг мэддэггүй бол Бурхнаар ашиглуулахад тохирч чадахгүй. Бурхны санаа зорилгыг хангаж бүрж чадахгүй. Бурханд итгэх гэдэг нь Бурхан байдаг гэдэгт итгэх явдал. Энэ нь Бурханд итгэхийн хамгийн энгийн ухагтун юм. Цаашилбал Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй. Харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бүх зүйлийг захирдаг хэмээх итгэлд үндэслэн Бурхны үг, ажлыг туулж, улмаар завхарсан занч нараа хайж, Бурхны санаа зорилгыг хангаж, Бурхныг мэдэж авна гэсэн үг юм. Ийм төрлийн аяныг л Бурханд итгэх итгэл хэмээн нэрлэж болно. Амен. Amen. Christ of the last days uses a variety of Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургаах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үннийг хэрэгэлдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулууртай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурхны мэрэгэн ухаан, зан чанар гэх мэт төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулгаддаг. Эдгээр үгэнд бүгд хүний мөн чанар, завхарсан зан чанарт чиглэдэг. Ялангуяа хүн Бурхны хэрхэн голдгийг ил болгосон үг нь хүн сатааны биелэл, Бурхны эсрэг дайсны хүч болдогт бүрч их чиглэсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний үг чанарыг хитгэн үгээр бүрэн тайлбарладаггүй. Тэрээр удаан хугацааны туршид ил болгож засдаг. Ил болголт болон засалтын энэ бүх өөр өөр аргыг энгийн үгээр орлуулж болохгүй. Харин хүнд юусоо байдаггүй үннийг ашиглан ил болголт, засалтын энэ ажлыг явуулдаг. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно. Ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч Бурханд бүрэн үнэмшээ зогсохгүй, Бурхны тухай жинхэнэ мэдлэгийг олж авдаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурхны жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурхны санаа зорилго, Бурхны ажлын зорилго, хүний ойлгошгүй нууцуудыг илүү их ойлгуулдаг. Түүнчлэн хүнд өөрийнх нь завхарсан мөн чанар болон завхарлынх нь үндсийг ойлгуулж, танин мэдүүлж, өөрийнх нь муухай төрхийг илчилдэг. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг. Учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурхны үнэн, зам, амийг Бурханд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Амен. So God's words are very clear to us. Бурхны үгэнд маш тодорхой хэлсэн байдаг. Бурханд итгэх нь зүгээр л Бурхан оршдог гэж итгэх төдий энгийн хэрэг биш. Бурханд жигнэсээ итгэнэ гэдэг нь
Тэр бүх зүйлийг захирдаг гэсэн итгэлд үндэслэн түүний ажил үгийг туулж улмаар зан чанарын өөрчлөлтөд хүрэх явдал юм. Би төгс хүчит бурханд итгэхээс өмнө эзэн Есүст тууштай итгэдэг байсан. Гэхдээ миний хизээч ойлгож чаддаггүй нэг зүйл байлаа. Би эзэнд итгээд ийм удаж байгаа хэрн яагаад нүгэл уйлдэж түүнийг эсэргүүцсээр байж чаддаг юм бол 2019 оны сүүлээр би төгс хүчит бурхны эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч эцсийн өдрүүд дэх бурхны шүүлтийн ажил бол хүн төрлөختнийг цэвэрлэж хүний нүгэл дуг чанарыг бүр мөсөн арилгахын төлөө гэдгийг ойлгосон. Тэр үед л хүмүүс яагаад байнга нүгэл уйлдэж бүхнийг өөрөө шийдгийг үргэлж хүсдгийг би ойлгосон. Энэ нь бид сатааны завхралд маш гүнзгий өртсөний улмаас дотроо нүгэл дуг чанартай болсноос болдог. Хэрвээ тэр нүгэл дуг чанар арилахгүй бол бид үргэлжлүүлэн нүгэл уйлдэж бурхныг эсэргүүцэх болно. Дараа нь би чуулганы удирдагч болж ах эгч нарт онцгой хатуу ширүүн хандаж яг л би дарга тэд миний ажилчид чиг байсан. Төгс хүчит бурхны үгийг унсны дараа л би үүнийг миний бие тоосон уг чанараас болсныг ойлгосон. Энэхүү бие тоосон уг чанар маань намайг бусдаас дээгүүр мэт санагдуулж би бусдыг дорд үзээд зогсохгүй бурхныг ч хүндлэхгүй байсан юм. Ийм уг чанар бол сатааны уг чанар бөгөөд бурхан үүнийг жигшдэг. Хэрвээ би гимшгүйгээр энэ хിവэрээ үргэлжлүүлсэн бол бурхныг ч хүнийг ч дуулууртай дагддаггүй асар их бие тоосон хүн болох байсан биш үү? Үүний дараа бусдыг үгэндээ оруулахыг хүсэх болгондоо би бурханд залбирч дараа нь ухамсартайгаар өөрийгөө хойш тавьдаг болсон. Ингэснээр би бусдын надаас давуутай талыг олж харж чадсан юм. Энэ туршилгаар олсон ойлголтоороо дамжуулан би хамаагүй дараахан болж бусдын саналыг сонсоход анхаарч эхэлсэн. Энэ бүхэн бол бурхны шүүлтийн ажлыг туусны үр дүн билээ. Хүн бурханд итгэдэгч бурхны шүүлтийн ажлыг туулдаггүй бол өөрийгөө таньж мэтгэхэд маш хэцүү. Бас аврагдахад ч маш хэцүү байдаг. Амен. Бурханд талархъя. Христэд итгэгчид бурхны үгийн талаарх ойлголт ухаарлаа итгэвтэй хуваалцаж байлаа. Төгс хүчит бурхны үгийг унснаар дамжуулан Христэд итгэгчид бурхны шүүлтийн ажлыг хүлээн авч завхарсан зан чанараа хайж бурхныг дуулууртай дагаж мэдэж авснаар л бурханд жигнэсээ итгэж бурхнаар авруулж чадна гэдгийг ухаарсан байна. Дараа нь Христэд итгэгчид бурхны үгийн магтан дууг хамтдаа дууллаа. Би амьдралаа бурхны шүүлт гисгэлтийн хамтаар өнгөрөөхөд бэлэн байна. Even though I live amid your chastisement and amid your judgment, no matter how painful it may be, still I'm unwilling to live under Satan's power. Still I'm unwilling to live under Satan's trickery. I feel joy living amid your curses, and feel pain living amid Satan's blessings. I love you while living amid your judgment, and it fills my heart with great joy. Your chastisement and judgment is righteousness and holiness. It is in order to cleanse me, and even more, it is to save me. I would rather live my entire life amid your judgment, receiving no care, than live under Satan's power for a single moment. I wish to be cleansed by you. Even if I have to suffer, I'm unwilling to be exploited and duped by Satan.
Эдвин ахын туршлагыг сонсцгоё. Yes, I'm also very much delighted to be here. I'm Brother Edwin. Эдвин ядуу гэр бүлд өссөн бөгөөд багасаа л гадуурхагдаж дорд үзэгддэг байв. Тэрээр бусдаас онцгойрч хүндлүүлэхийн тулд шаргуу хөдөлмөрлөхөөр шийджээ. Насанд хүрээд тэр цалин сайтай ажилд орсон ч сэтгэл нь хансангүй. Илүү их мөнгө олж бусдад өндрөөр үнэлүүлэхийг хүссэн тэрээр хамтран ажиллагчтайгаа нийлж хувийн сургууль байгуулсан байна. Сургууль байгуулагдаад удаагүй байтал хамтрагч маань хэлсэнтэй хүрэлгүй. Сургуулийн хөрөнгийг нууцаар өөр төсөл рүү шилжүүлчихсэн. Үүнээс болж сургууль маань удалгүй дампуурсандаа. Энэ намайг суурилсан цохилт болсон ч би сургамж авалгүй эд баялаг алдар нэр эргэлхийлсэн хിവэр байв. Дараа нь би хадгаламж зээлийн хошоонд эсгээр шийдсэн юм. 2 жилийн дотор би 250 мянган орчим кен шилэнг хуримтлуулсан. Гэвч удалгүй энэ хошоо бас дампуурч хамаг хадгаламж минь салхинд хийсэндээ. Тэр үед би үнэхээр их шаналсан. Тэр хугацаанд би дотроо ингэж гомдлож байлаа. Яагаад надад ийм зүйл тохиолдоод байна вэ? Яагаад бурхан намайг өрөөхгүй байна вэ? 2022 онд би нэг хятад эгчтэй онлайноор танилцаж тэр эгч надад төгс үжид бурханы шинэ ажлын талаар гэрчлэл хийхэд би баяртайгаар хүлээн авсан. 3 сарын дараа би чуулганд үүргээ гүйцэтгэж эхэлсэн юм. Нэг удаа сүнслэг үйл ажиллагааны үеэр би төгс хүчит бурханы үгийн нэг хэсгийг уншсан. Төгс хүчит бурхан ингэж хэлсэн байдаг. Эрэлхийлэлд чинь хэтэрхий олон хувийн үзэл, найдлага, хэтийн ирээдүй байдаг. Ийм маягаар одоо хийгдэж байгаа ажил бол байр суурийн төлөөх хүсэл болон хэрээс хэтэрсэн хүслийг чинь засаж залруулахын төлөө байдаг. Эдгээр найдлага, байр суурийн төлөөх энэ хүсэл, эдгээр үзэл нь бүгд сатанлаг зан чанарын төлөөлөл юм. Сатаны хор хүмүүсийн бодол санааг үргэлж ялцруулж байгаа ба хүмүүс сатаны эдгээр уруу таталтаас хизээч салж чаддгүйгээс болж л хүмүүсийн зүрх сэтгэлд эдгээр зүйл оршдог. Тэд нүгэл дунд амьдарч байгаа мөртөө үүнийг нүгэл гэж боддоггүй. Үүнээс ч илүүтэйгээр бид бурханд итгэдэг. Иймээс тэр бидэнд ерөөл хайрлаж бидний төлөө бүх зүйлийг зохих ёсоор зохицуулах ёстой. Бид бурханд итгэдэг. Иймээс бид бусдаас илүү дээр байх ёстой ба өөр хинээс ч илүү өндөр байр суурь, илүү сайн хэтийн ирээдүйтэй байх ёстой. Бид бурханд итгэдэг болохоор тэр бидэнд хязгааргүй их ерөөл өгөх ёстой. Эс бөгөөс үүнийг бурханд итгэх явдал гэж нэрлэхгүй хэмээн бодсоор байдаг. Олон жилийн турш амьд үлдэхийн төлөө хүмүүсийн итгэж найддаг үзэл санаа нь тэднийг залхай, хулчхар, жигшүүртэй болтол, зүрх сэтгэлийг нь ялзруулсаар ирсэн. Тэд сэтгэлийн тэнхээ шийдэмгий байдалгүй төдийгүй бас шунхай, бие тоосон, дур зоргоороо болсон. Тэдэнд өөртөөгөө даван гарах шийдэмгий байдал огт байдаггүй. Үүнээс ч илүүтэйгээр эдгээр харанхуй нөлөөний хүлээсээс салах эр зориг өчөөхөн төдийч байдаггүй. Бурхны үг намайг ил болгосноор дамжуулан би сатан алдар нэр ашиг хонжоо ашиглан намайг хянаж гүнзгий завхруулан санаа бодлыг минь баян алдартай болох бодлоор дүүргэснийг ойлгож авсан. Бурханд хандах өмнөх хандлага эргцүүлээд би үнэхээр чихшүүртэй ичгүүргүй байснаа мэдэрсэн. Бурханд итгэх итгэл минь зөвхөн ерөөл хүртэхийн төлөө л байжээ. Эд баялагтай болж бусдаас онцгойрох нь бурхан намайг ерөөж байгаа хэрэг гэж би бодсон. Бизнес бүтлгүйдэх үед би маш их зовж бурханд гомдлсон. Би сатаны иргэшээл дор амьдарч байсан бөгөөд алдар нэр ашиг хонжооны эрэлхийлэл зүрх сэтгэлд минь гүн үнсэлсэн байж. Миний завхарлыг ил болгож өөрийгөө таних боломж олгосон бурханд талархаж байна.
Төгс хүчит Бурхны үг өөрийг нь ил болгож шүүснээр дамжуулан Эдвин ах өөрийнх нь хөрөнгө оруулалт бүтлгүйцсэн нь Бурхны зөвшөөрлөөр болсныг ухаарчээ. Хэрвээ хөрөнгө оруулалт нь амжилттай болж алдар нэр ашиг хонжоо эд баялаг олж авсан бол сатааны урханд мултрах аргагүйгээр баригдаж хизээж Бурхны өмнө нэрж Бурхны авралыг хүлээн авахгүй мөхлийн замаар явах байлаа. Өнөөдөр тэрээр хүний амьдралд тохиолдох үйл явдал бүрийг Бурхан урьдчилан тогтоож зохицуулдаг гэдэгт бат итгэлтэй байна. Удалгүй сатааны уруу таталт түүн дээр дахин иржээ. Later, in the year 2023, 2023 онд хамт ажилдаг хүн маань надаас чи одоо тушаал дэвших шалгуур хангасан гэдгээ мэдхүү гэж асуусан. you are now qualified. Бүгд намайг тушаал дэвшгэж урамшуулж байлаа. Everyone encouraged me. Энэ удаад сатааны явуулгууд над дээр ирснийг би ухаарсан. This time round, I Хэдийгээр би this was tested сул дорой байсан ч once again. зүрх сэтгэлээ тайван байлгаж нэг ихчтэй өөрийнхөө байдлын талаар илэн далангүй нөхрөлсөн. Игч надтай Бурхны зарим үгийг хуваалцсан юм. Like to share. Төгс хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг. Одоо Бурханд итгэх итгэлийн хамгийн чухал тал бол үүргээ гүйцэтгэх явдал юм. Үүргээ сайн гүйцэтгэхгүй бол чи бодит байдалгүй байх болно. Gradually build Үүргээ гүйцэтгэх явцдаа хүмүүс Бурхны санаа зорилгыг ойлгож чаддаг бөгөөд identify their түүнтэй айжмаар хэвийн харилцаа тогтоож чадна. corrupt Тэд айжмаар өөрсдийн асуудлыг олж илрүүлж завхарсан зан чанар мөн чанараа мэдэж авч чадна. through the process of Үүний зэрэгцээ өөрийгөө эргцүүлэх үйл явцаар дамжуулан хүмүүс Бурхны өөрсдөд нь тавьдаг шаардлага яг юу болохыг аажмаар олж мэдэж чадна. understand. Бурханд итгэхдээ яг юунд итгэдэг болохоо одоо та нар ойлгож байна уу? When you believe, Үнэн дээр энэ нь үнэнд итгэх, үннийг олж авах явдал юм. believe in God, Үүргээ гүйцэтгэх нь үнэн амийг олж авах боломжийг чамд олгодог. that the true Үүргээ гүйцэтгэхгүйгээр үнэн амийг олж авч чадахгүй. performing duty enables Бурхан хүн төрлөختнийг удирдах, аврахаар ажилдаг тул мэдээж хүмүүст шаардлага тавьдаг. of course Эдгээр шаардлага нь тэдний үүрэг юм. Хүмүүсийн үүрэг Бурхны ажил болон хүн төрлөختөнд тавьдаг Бурхны шаардлагаас урган гардаг нь илэрхий. analysis from Хүн ямар үүрэг гүйцэтгэхээс үл хамааран энэ нь хүн төрлөختний дундах хамгийн зүй зохистой зүйл, хамгийн сайхан шударга зүйл юм. the most Бүтээгдсэн зүйлсийн хуваар хүмүүс үүргээ гүйцэтгэх ёстой. beautiful Тэгж байж л бүтээгчийн сайшаалыг хүртэж чадна. Амен. from God's words Бурхны үгээс би to realize that Бурхан надад үүргээ гүйцэтгэх боломж өгсөн тул him and me надад юу ч саад болохыг би зөвшөөрч болохгүй гэдгийг ойлгосон. not allow Хэрвээ би тушаал дэвшүүл I realize илүү их ажил хийх хэрэгтэй болж it comes with энэ нь үүргээ гүйцэтгэхт минь саад болно. having Мөн түүнчлэн is the best. үүрэг гүйцэтгэх нь бүтээгдсэн зүйлийн хувьд хамгийн гайхалтай зүйл гэдгийг ухаарсан. The reason being Яагаад гэвэл энэ үйл явцад бидний завхарсан зан чанарыг илчлэх орчин нөхцөлийг Бурхан зохион байгуулдаг. where Энэ бол төгс болгуулахад зайлшгүй шаардлагатай зам юм. Үүргээ гүйцэтгэхгүйгээр төгс болгуулах боломжгүй. having Эд баялаг, аж жаргалтай гэр бүл, сэтгэл ханамжтай ажил, машин тэрэг, big house том байшингийн аль нь ч миний завхарлыг цэвэрлэж чадахгүй. salvation Намайг аварч бүрч чадахгүй гэдгийг and is on би одоо тодорхой харж байна. Зөвхөн үнэн л намайг цэвэрлэж чадна. Алдар нэр, ашиг хонжоо, эд баялагын хойноос хөөцөлдөж амиа өрхөн wasted чамд зөвхөн шаналл учруулдаг эргэлт боцолтгүй зам юм. where Материалыг таашаална happy family төр зургийн л сэтгэл ханамж өгдөг. Энэ нь бидний шаналлыг арилгаж чадахгүй. temporary Ирээдүйн талаарх санаа зовнилыг ч үгүй хийж чадахгүй. the worry of Зөвхөн үнэн л биднийг чөлөөлж чадна. owning the truth Миний хувьд үүргээ гүйцэтгэх нь хамгийн чухал зүйл. can assure Энэ бол намайг гэсэн Бурхны хамгийн агуу аврал юм. money cannot Би яаж сатааны иргэшээл дор амьдарч мөнгө алдар нэр ашиг хонжооны хяналтанд дахин орохоор буцаж очиж болох юм бэ? without looking back. Би тэнэгэлзэлгүйгээр үүргээ биелүүлж Бурхны хайрыг хариулахаар сонгосон. Бурханд талархъя.
Амен. I was serving as a church leader in my local church. Мэри эгч бол төгс хүчит бурхны чуулган дах чуулганы удирдагч юм. Soon, we will Нэг удаа тэрээр дүүргийн удирдагчид нэр дэвшснээ мэджээ. one church Хэрвээ сонгогдвол хамаагүй өргөн хүрээтэй ажлыг хариуцах байв. in our area. When I heard this news, I was shocked. Энэ мэдээг сонсоод би цочирдож асар их түгшсэн. Би өөрийгөө дүүргийн удирдагчид нэр дэвшинэ гэж хизээч бодож байгаагүй. Үүндээ би чуулганы удирдагч хэвээр үлдэхийг хүсэж дүүргийн удирдагчаар сонгогдохоос үнэхээр их айж байлаа. Хэрвээ би ажлаа сайн хийж чадахгүй эсвэл том алдаа гаргаад чөлөөлөгдвөл үүргээ гүйцэтгэх боломжоо алдах биш үү? Тэр нь миний авралд аюул учруулахгүй гэж үү? Тиймээс би маш их эсэргүүцэж сонгуульд оролцохыг хүсээгүй. Удалгүй сонгуулийн өдөр боллоо. Би нэг удирдагч руу мессеж бичиж миний төлөө битгий санал өг гэж ятгсан. Би бас бусад ахагч нар руу зурус бичиж тэгж хэлхийг хүсэж байсан ч дараа надад нэг бодол төрсөн. Хэрвээ би сонгогдвол энэ нь бурхны зөвшөөрлөөр болж байгаа хэрэг. Би ахагч нарын саналд хөндлөнгөөс оролцох ёсгүй. Тиймээс би энэ бодлоо орхисон. Сонгуулийн үр дүн гарахад нэг ах сонгогдсныг хараад эцэст нь санаа амарсан да. Маргааш нь дээд түвшний удирдагч Мэригээс сонгогдоогүйдээ ямар сэтгэлтэй байгааг нь асуув. Тэр үед л Мэри өөрийн буруу байдлаа ухаарчээ. Би хүнд ачаа үүрхийг хүсгүй байгаагаа ухаарсан. Яагаад гэвэл энэ нь илүү их ажил хийж, илүү их хариуцлага буурч, илүү их дарамт зовлон бэрхшээлийг дэвчих хэрэгтэй болно гэсэн үг байлаа. Дараа нь би бурхны үгийн нэг хэсгийг уншсан. Тогос хүчит бурхан ингэж хэлсэн байдаг. Үүргээ гүйцэтгэхдээ хариуцлага хүлээхээс айдаг тийм төрлийн хүн холчгороо эсвэл зан чанарт нь асуудал байна уу? Та нар ялган таньж чаддаг байх ёстой. Үнэн дээр энэ нь холчгор байдлын асуудал биш. Баяжих эсвэл өөрсдийн ашиг тусын төлөө ямар нэг зүйл хийх болохоор тэд яагаад тийм зоригтой байдаг юм бэ? Тэд эдгээр зүйлийн төлөө ямар ч эрсдэл үүрэхэд бэлэн байдаг. Гэвч чуулганы төлөө, бурхны гэрийн төлөө юм хийх үедээ тэд ямар ч эрсдэл үүрдэггүй. Ийм хүмүүс аминч, чигшүүртэй хамгийн залхайн юм. Чи одоо бурхны гэрт үүргээ гүйцэтгэж байна. Үүргээ гүйцэтгэх эхний зарчим юу вэ? Чи юуны өмнө тэр үүргийг бүх зүрх сэтгэлээрээ хүчин чармаалт хайрлахгүйгээр гүйцэтгэж тийхүү бурхны гэрийн ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Энэ бол үнэн зарчим. Чиний хэрэгжүүлэх ёстой зүйл юм. Өөртөө арын хаалга, зүхтах зам нээлттэй үлдээснээр өөрийгөө хамгаалах нь шүтлэггүй хүмүүсийн дагдаг хэрэгжүүлэлтийн зарчим, дээд зэргийн гүн ухаан юм. Бүх зүйл дээр өөрийгөө эхлээд бодолцсон үзэж, өөрийн ашиг сонирхлыг бусад бүх юмнаас дээгүүр тавьж, бусдыг ботхгүй байж, бурхны гэрийн ашиг сонирхол, бусдын ашиг сонирхол өөрт нь ямар ч хамаагүй хэмээн үзэж, эхлээд өөрийн ашиг сонирхлыг бодож, дараа нь зүхтах замын талаар бодох. Энэ нь шүтлэггүй хүн биш гэж үү? Шүтлэггүй хүн яг ийм байдаг. Ийм төрлийн хүн үүрэг гүйцэтгэхэд зохисгүй. Амен. Бурхны үгийн ил болголтоос би хариуцлага үрхээс татгалздаг хүмүүс бол хамгийн аминч, жигшүүртэй, залт хүмүүс гэдгийг таньж мэдсэн. Тийм хүмүүс бурханд огтхонч чин сэтгэлгүй үнэнч бус ханддаг. Чуулганы удирдагч байх нь үүргээ боломжийн сайн гүйцэтгэж байна гэсэн үг гэж би анх боддог байсан. Гэвч дүүргийн удирдагчид нэр дэвших үедээ би сонгогдохоос үнэхээр айсан. Ажлын цар хүрээ том байх тусам эрсдэл төдий чинээ их байна. Хэрвээ том алдаа гарвал үннийг олж авах боломжоо алдаж магадгүй. Тэрч байтугай эцэстээ сайн төгсгөлтэй байж чадахгүй байх гэж би бодсон. Давуу сул талыг нь дэнсэлж үзснийхаа дараа би өөрийн ирээдүй хүрх газрыг хамгаалахын тулд сонгуулиас зайлсхийхийг хүссэн. Би бүр ахагч нарт мессеж бичиж
миний төлөө битгий санал өг гэж хэлхийг хүсэж байсан. Бодоод үзэхэд мэс чанар, эрүүл ухаантай үнэн ч хүн өөрийн ашиг сонирхлыг хойш тавьж Бурхны гэрийн ашиг сонирхлыг бодолцож чаддаг. Гэтэл би аминч жигшүүртэй байж Бурхны санаа зорилгыг огтхонч бодолцож үзээгүй. Би бүр сонгуульд оролцуулахаар Бурхны надад өгсөн боломжийг орхихыг хүссэн. Хүн үүргээ гүйцэтгэхдээ хийх ёстой хамгийн ихний зүйл бол бүх зүрх сэтгэл, бүх хүч чадлаараа гүйцэтгэх явдал юм. Энэ бол Бурхны шаарддаг зүйл. Бурханд итгэгчийн хэрэгжүүлэх ёстой зүйл юм. Үүрэг гүйцэтгэж чаддаг байх нь Бурхны өргөмжлөл, үннийг олж авах агуу боломж атал. Би үргэлж өөрийгөө нэгдүгээрт тавьж байсан. Энэ нь Бурханд огт үнэнч биш гэдгийг минь илчилсэн юм. Хэрвээ би ямар ч хариуцлага үүрэх хүсэлгүй байсан бол ямар ч үүрэг гүйцэтгэхэд зохисгүй гэсэн үг. Мэри эгч Бурхны үгийг уншсанаар үүрэгтэй хариуцлага хүлээхээс байнга айдаг нь аминч жигшүүртэй зангаас үүдэлтэй бөгөөд Бурханд үнэнч биш гэдгийг нь харуулж байгааг таньж мэджээ. Хэрвээ гэмшиж өөрчлөгдөхгүй бол эрт орой хизээ нэгэн цагт таягдан хаягдана гэдгээ тэр мэдэж байлаа. Тиймээс тэр асуудлаа шийдвэрлэхийн тулд Бурхны үгийг ирж хайсан байна. Би Бурхны үгийн өөр нэг хэсгийг уншсан. Тогос хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг. Чамд үүрэг даалгах үед хэдийгээр чи хийж чадна гэж бодож байгаа ч алдаа гаргавал таягдан хаягдана гэж айсандаа хулчиж урагшилдаггүй. Тэгвэл чи энэ асуудлыг яаж шийдвэрлэж чадах вэ? Чи итвэхтэйгээр үннийг ирж хайж, дуулууртай хамтран ажиллах хандлагатай байх ёстой. Тэгвэл асуудлыг бүрэн шийдвэрлэж чадна. Хулчгаар зан, айдас, санаа зовнил хэрэггүй. Илчлэгдэж таягдан хаягдах нь удирдагч байхтай ямар нэг холбоотой юу? Хэрвээ чи удирдагч биш бол үүнээс болж завхарсан зан чанар чинь алга болох уу? Эрт орой хизээ нэгэн цагт чи завхарсан зан чанараа шийдвэрлэх асуудалтай тулгарх ёстой. Үүнээс гадна хэрвээ чи удирдагч биш бол дадлагжих илүү олон боломж чамд олдохгүй. Амийн хувьд удаан архис дэвшил гаргаж төгс болгуулах боломж хомс байна. Удирдагч ажилчин байхад арай илүү зовлон бэрхшээл туулдагч энэ нь бас олон ололт авчирдаг бөгөөд хэрвээ чи үннийг эрэлхийлэх замаар алхаж чадвал төгс болгуулж чадна. Энэ ямар агуу ёроол вэ? Тиймээс чи дуулууртай байж идэвхтэй хамтран ажиллах ёстой. Энэ бол чиний үүрэг, чиний хариуцлага юм. Урдах зам чинь ямар ч байсан чи дуулууртай зүрх сэтгэлтэй байх ёстой. Энэ бол үүргээ гүйцэтгэхдээ баримтлах ёстой хандлага юм. Амен. Уншсныхаа дараа би яагаад дүүргийн удирдагчаар сонгогдохоос тэгтлээ их айснаа эргцүүлсэн. Хэрвээ би үүргээ сайн гүйцэтгэхгүй бол чөлөөлөгдөж магадгүй. Бас ажилдаа том алдаа гаравал таягдан хаягдахад хүрч болжгүй гэж би үргэлж боддог байв. Бурхны үгээс би хэдийгээр дүүргийн удирдагч илүү өргөн хүрээтэй ажлыг хариуцаж, илүү их дарамттай тулгардагч дадлагжих боломж бас илүү их байдаг гэдгийг ойлгосон. Тэд үннийг эрэлхийлж, үүргээ зарчмын дагуу гүйцэтгэж байвал төгс болгуулах замаар алхах нь илүү хялбар болно. Миний гүйцэтгэж буй үүрэг миний төгсгөлийг тодорхойлохгүй. Харин миний төгсгөлийг тодорхойлох зүйл бол завхарсан зан чанар маань цэвэрлэгдсэн эсэх юм. Хэрвээ би үннийг хэрэгжүүлэхгүй, Бурханаас сэрэмжилсээр байвал миний завхарсан зан чанар хизээч өөрчлөгдөхгүй. Тэр тохиолдолд би ямар ч үүрэг гүйцэтгсэн бай эцэстээ аврагдахгүй. Бурхан бол зөвхт. Бид үүргээ гүйцэтгэхдээ гажуудал алдаа гаргалаач гэсэн үннийг ирж хайж, өөрсдийгөө эргцүүлж, Бурхны үгийн дагуу хэрэгжүүлж чадчих байвал Бурхан биднийг заалж чиглүүлж, үүргээ гүйцэтгэх боломжийг олгосоор байх болно. Үннийг хэрэгжүүлдэггүй зөрүүдлэн үл гэмшдэг,
буруу үзэл бодолтойгоо зуралцаар байдаг хүмүүс л таягдаа хаягдана. Дараа нь би устганы ажлыг хариуцсан гол удирдагчаар сонгогдсон. Энэ ажилтай хамт ирдэг асар их хариуцлагын тухай бодох үедээ би дахиад л жаахан санаа зовсон. Гэхдээ би махан биеийн ашиг сонирхлоо хойш тавьж өөрийгөө өгөөсгөх хэрэгтэйгээ ухаарсан юм. Би тэр даруй бурханд залбирч үүргээ сайн гүйцэтгэхэд зүрх сэтгэл хүч чадлаа зориулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэ удаад би аминч байхаа болж харин бурхны санаа зорилгыг бодолцож үүргээ биелүүлэхээр сонгосон. Энэ орчин нөхцлөөр дамжуулан миний ухаарсан зүйл бол бурхан энэ үүргийг ашиглан намайг илчилж таягдан хаях гээгүй. Харин ч миний завхарсан зан чанарыг илүү их илчлэхийн тулд байсан. Ингэснээр би өөрийгөө илүү гүн гүнзгий мэдэж, улмаар цэвэрлэгдэж, өөрчлөгдөж чадах байлаа. Энэ бол бурхан намайг төгс болгож байсан хэрэг юм. Бурханд талархъя. Амен. Төгс хүчит бурханы үгийг уншиж, туршилгаар олсон ойлголтоо бие биетэйгээ хуваалцсанаар Христэд итгэгчид бурханы эцсийн өдрүүдийн ажил болон түүний үгийн шүүлт гисгэлтийг хүлээн авснаар л өөртөөгөө таньж мэдэж завхарсан зан чанараа айжмаар цэвэрлэж өөрчлөгдөж чадна гэдгийг ухаарчээ. Дараа нь Христэд итгэгчид хошин ярианы үзүүлбэр болон бурхныг магтсан бүжиг толилууллаа. Цуглааны үеэр баяр хөөртэй уур амьсгал бүрдэж хүн бүрийн зүрх сэтгэл дэх баяр баясгалан бурханд талархах сэтгэл илхэн харагдаж байв. Кендих чуулганы Христэд итгэгчдийн туршлагын гэрчлэлээс бид тэд өдөр бүр төгс хүчит бурхны үгийг идэж ууснаар үннийг ойлгож өөрсдийн завхарсан зан чанар болон нүгэл үйлддэг үндсийг ойлгож авсныг харж олно. Тэд бурхны үгийн шүүлт гисгэлтийг туулж бурхны ажил болон түүний зан чанарын талаар жинхэнэ мэдлэгийг олж авч үннийг эрэлхийлэн авралт хүрэх замд оржээ. Энэ нь эзэн Есүсийн хэлсэн дараах үгийг бүрэн биелүүлж байна. Гэхдээ үнний сүнс болох тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана. Одоо эзнийг огтон авч Тэнгэрийн хаанчлалын найрын зоогт оролцсон хүмүүс гамшигын дунд Бурхны илрэлт ажлыг гэрчилж байна. Үннийг хайрлаж Бурхны илрэлтийг хүсэн хүлээдэг бүх хүн Бурхны өмнө буцан ирж байна. Христийн хаанчлал газар дээр аль хэдийн биелэлээ олсон нь тодорхой байна. Үдсэнд баярлаа. Шинэ эрен үетэй хамт байж Христэд итгэгчдийн баялаг, өнгөлөг чуулганы амьдралыг дагаарай. Дараа уулзцгаая.